Сонсогчдоо бүхэн дээрээ мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны даваас басан гарагийн 20 цаг 10 минутаас таны амралт хүлээ зах зориулсан явуулдаг хоолболтол хов зугаараатай шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 17-ны даваа гарагийн дугаар шууд өргөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Аами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүрт Джеймсон Брэнд мөн хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очир дагнсын биологийн нухаш хамтран ажиллаж байна. Болцоохоноддаг чимдэг хүргэе. За бүгд чимэн шинэ 7 хоногийн минь сайхан амарцгаас нөө хоб бацхад бэлнэ үү манайх. Оо бэлэн. Би бэлэн. Бэлнэ үү? Манайхан бэлнэ үү? Бэлэн гэж байна. Бэлэн. Бэлэн. За өнөөдөр танилцуулах алдартай товчхон дурдъя. За мэж эхлэх учраас би товчхон танилцуулчихъя. За өнөөдөр танилцуулах алдартай маань асуулгасан алдарч жүжигчин Чулбуугийн тухай танилцуулахаар бэлдсэн. За танигдсан бүтээлүүдээс нь дурдах юм бол Хайрын хэм, Пүгсүү эргэж ирлээ, 9 сүрэлтийн дом гэх мэтчлэн олон ангит киногаар танигдсан жүжигчин махны. Гэхдээ үүнээс гадна бол мэдээж олон уран бүтээл тоглосон. Төлөөл болгоод 3 уран бүтээлийг нэрэлжлээ. За энэ жүжигчний тухай танилцуулах. Хөөрхөн бүсгүй шүү. За би өнөөдөр баяртай нэг сонирхолтой бүсгүйн мэдээллийг олж ирсэн. Александра Стан гэдэг бүсгүй байгаа. За яг ямар дуугаар нь мэдхийн гэдгсэн чи клипэн дээр болохоор нэг юм цагдаатай маргалдаал буу юм болоод идэг Mr. Sex Beat гэдэг дуугаа да да дараа да гэдэг. Тэгээ нэг хэсэг баарны дуу байлаа шүү дээ. Нэр бүжгийн имлийн дуу юм байлээ л да. Уусаа тэгж гаргасан ч дуу юм байлээ. Тэгээ энэ бүсгүйг танилцуулахаар бэлтлээ. За Mr. Sex Beat гэдэг. Яг байна. Тэрнээс өөр алдартай зөндөөл юм байна. Сонсоогүй л байна л. Тийм юм байна. Яг тийм байна. Тэгээ дараад нь сүулт нь нөхөж ингэ сонсноо өөр дуус юм уу гэд ингээ бодохоос туунууд бэлээ. Тэгэхээр хайгаад нэг үзээ. Сонсож үзмээр юм байна шүү дээ. Яг үнэ. За нэг бүсгийг танилцуулах нэ. За жихнэр нь болохоор Александра Йона Стан гэдэг юм байна. 1989 оны 6 сарын 10-нд төрсэн. Одоо 35 настай Ром мөсийн дуучин юм бүсгүй юм байна шүү дээ. За тэгээ 2017 онд болохоор Марсель Продан, Андре Немирский нарын одоо бичиж продюсерсэн ноён Sex Beat гэдэг дуу юм билээ. Тэр нь синглэрээ дэлхийд дахинд үлэн амжилт гаргасан тэр дугаараа илүү хүрсэн угаасаа. За тэгээд Станыг болохоор 2009 онд караоке баарнд дуулж ахт наах болсон гэж шүү. Дуулж ахын сонсоод Ман Рекордстай гэрээ байгуулах саналаа тавьж исэн юм билээ. Дуулж ахын сонсоод тавьсан гэсэн. За тэгээд энэ дуу нь болохоор дотооддоо болон гадаадын арилжааны амжилт нь маш хурдан хүрсэн. Хит хитэн оронд одоо нэгдүгээр байранд орсон. Янз бүрийн шагналуудыг бол бүгдийг цуглуулсан байна л да. Ингээ 2014 онд болохоор Бүжиг болон Инторийн Pop гэдэг хоёр сингл гаргасан. Энэ болохоор өөрийнхөө улсаас илүүтэйгээр Азийн зах зээл рүү илүү гарсан буюу Японд илүү амжилттай болсон. Японд бол өстой од юм билээ шүү дээ. Тийм үү. За тэгээ 3 дахь цомог нь болох Алистан болохоор 2016 оны 3 сард гарсан байдаг. За тэгээ Ина Дажианки нартай хамтран Vivanna гэдэг цомог сингл хит хэдэн оронд тэргүүлээд жилхийн шилдэг одоо 60 бас багтаж чадсан байт юм байлээ. За Mami болохоор 2018 онд түүнийг гаргасан 4 дахь цомог нь бас дээд амжилтыг хөдөлсөн байдаг. За 5 дахь студийн цомог нь болохоор Солонго гэдэг цомгийг 22 онд гаргасан. Тэгээ энэ гаргасан одоо цомгоор хэд хэдэн шагналаас хүрсэн байна л да. За түүнийг болохоор Инатай хамт Румыны хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг 109-оор тооцдог юм байна. Ина гэдэг нь бас бидний сонссон дууны эзэн бүсгүй лээ. За. Тий. Тэгээд би бас мэдээлэл цуглуулж байгаа дараад нэг жоо хүргэнэ. Бас сонирхолтой амьдралтай. За тэгэхээр Александрагийн хувьд болохоор Данила Жорж Стан нарын гэр бүл төрсөн. За тэгээд өөрөөс нь 3 насаар ихч юм Андре хэмээх ихчтэй юм байлээ. Аав нь болохоор усан онгоцон дээр тогооч ажил хийдэг байсан учраас ер нь бол одоо охиныхоо бага насны ихэнх хэдэн гэртээ байгаагүй. Аяллаар ингээл яваад өгдөг нэг хоолоо игээл ингээл яваад өгдөгсэн юм байлээ. Тэгээд эннээсээ болоод аавгүй шахвал өссөн гэж өөрөө хэлдэг юм байлээ л дээ. За тэгээд 2005 онд амьдралд нэг том өөрчлөлт гарсан юу ингээд гэсэн чинь аавынх нь одоо аав нь л ажил хийж санхүүгээ авч өгдөг гэсэн бол аавынх нь биеийн байдал нэлээд мууцсны улмаас санхүүгийн асуудал хүндэрсэн. Эннээсээ болоод нэлийн одоо юм ядуусын хороол руу нүгээд тэгээд тэндээсээ болохоор гэр бүлдээ мөнгө олж өхийн тулд бүхэл хүмүүс ажил хийгээд буюу Александрагийн хувьд бол зөөгчөр ажиллаж мөнгө олж эхэлсэн байна л да. За тэгээд энэ амьдралынх нь хэмнэлээсээ болоод өөрийгөө үнэлэх асуудал нь нэлээд доогуур болсон. Өөрийгөө ямар ч үнэлдэггүй за би царай муутай ядуу айлын хүүхд юм байна гэдэг ч юм уу тий. Ингээд байсан. За тэгээд яг ингээд сэтгэл санаа хямралтай явж хахад ангийнх нь хүүхдүүд чи ядуу айлын хүүхд ч гэж байнгын дэрлэгдэг байсан. Тэгээд айгүй хэцүү юм бэлээ. Эндээсээ болоод дээрлэхтэй нөгөө нэг бид нь хамаагүй халтаж цотож нүддэг байсан учраас гэмтлийн дараах стресс гэдэг эмгэгтэй болсон. Эннээс олж эмчилгээ хүртэл хийлгэж байсан. Тэгэхээр одоо өсвөр насны хүүхдүүд ээжж нэг цотож дээрлэхдэг байсан болчихлоо. Тааж байгаа юм л да. Бүр стресстэй болтолно гэхэр чинь тий. За ер нь бол бага наснаасаа өөрөө их одоо хөгжим сонирхолтой байсан. За Трайны дунд сургууль дараа нь болохоор Андре Шагунагийн одоо менежментийн факультетад суралцсан боловч хөгжмийн карьераа үргэлжлүүлэхээр шийдэд сургуулаад ирчтэй орхисон байт юм билээ. За тэгээ анх
дуу дуулах нь болохоор 15 настайдаа бол одоо Румыны телевизийн шоунд оролцож дуулж эхэлжсэн, тайзан дээр гарч ирсэн гэсэн үг. За тэгээ 2009 он болохоор Майамигийн хөгжмийн наадам зэрэг янз бүрийн хөгжмийн наадамууд гэдэг чинь жижиг юм хөгжмийн наадам тэмцээн уралдаанууд оролцоод эхэлсэн маань л та. Яг энэ үед нь болохоор нөгөө Румыны продюсер, дуу зохиогч болох Марсель Продан, Андре Немирский нар тэр жил одоо тэр Констанц дахь Караки Барнас Станыг олж нэгээд Александрыг олж нэгээд Марк Готстой гэрээ байгуулснараа одоо нэг менежменттэй одоо тийм рекордтой гэрээ байгуулснараа арай их хүнд хүрэх нийлүү болсон гэх юм уу. За гэхдээ энэ одоо рекордтой гэрээ байгуулсны амьдралыг нь бол том болгосон. Ягаад гэдгсэн чинь 2021 онд өгсөн ярилцлагандаа болохоор Александрагийн хувьд болохоор энэ гэрээ хүний эрхийг тэр чигт бүрэн зөрчсөн тийм гэрээ байсан. Тэгээ туршлагагүйтэй давиучаад уншиж судлаагүй бол ер нь бол хүнд хүрхэн чухал байсан учраас өөрийг нь гэж байгаа л одоо тэр юмтай л продакшнтай л гэрээ байгуулсан юм билээ л дээ. Энээсээ болоод өөрөө зодуулсан хүчрхийлэлд өртсөн тэгээд мөнгө санхүүгийн хувьд ч гэсэндээ нэлийн босно л тоо. Ягаад тэгэхээр энэ Продан Немирский гэдэг хоёр хүн болохоор түүний бүх зүйлийг хяндаг байсан. Хаана явах те хинтээ уулзах гадуур дотор идэж ухаас ахвала бүх зүйлийг ингэж хяндаг байсан учраас тэр гэрэн дээрээ бичсэн байсан юм билээ л дээ. Гэтэ угаасаа тийм хянах боломжтой гэсэн гэрээ байсан. Яг нөгөө анзаарахгүй л ингээл гар усх сурснаас болоод буруудаж байгаа юм л та. Тэгээд Александрагийн хэлж байгаа болохоор энэ асуудалд болохоор өөрийг нь буруутгах гэсэн. Тэгээд дээрээс нь дутуу төлбөр өгсөн буюу одоо төлбөрийн асуудал нэлийн том гарчсан. Мөнгөний юм баг өгдөг байсан юм билээ. Мүлжлэгт оруулсан. Энэгүй ажлууд гэсэн. Бараг л тэгжсэн. Хит хит уртанд байдалд үсээд энэ орчмор шүүхтэлцээд нэлийн юм болж исэн. За ингээд нэр алдар түрээд өөрийнхөө анхны Lollipop гэдэг синглийг гаргасаар Румынд одоо тоглолт хийхээр захиалга авч ирсэн буюу урилгаар энд дуулж эхэлсэн. За тэгээд тэр тоглолтууд нь болохоор алдартай одоо Румыны хамгийн алдартай радиогоор цацснараа хүнд хүрч эхэлсэн гэсэн. За аавынх нь би ч гэсэн эндээс хойш арай дээрдээд карьерийнх нь ихэнх үед болохоор 2 жилийн турш түүний удирдлагын багт нь оролцож исэн буюу мөнгө санхүүг нь бас ингэж зохицуулж исэн ч гэсэндээ гэрээ буруу байгуулах ямар асуудалтай вэ гэдэг эндээс харагдаж байгаа юм л та. Гэрээ цуцлалтын мөнгө юм айхтар их мөнгө төгрөг бол. Тийм шүү дээ, үр ширэнд орно тий. Тэгээд дээрээс нь өөр нь хянахгүй юу гэдэг тэрийг л гүйцэд уншихгүй бол нэлээд асуудалтай юм байна л тий. За ингээ 2010 он болж байгаа. 10 он болохоор Александрыг болохоор олон улсын хэмжээнд гаргасан Mr. Saxo Beat гэдэг дуугаа гаргасан. За энэ дуу нь шууд гарсан даруйдаа Румын улсад амжилтанд хүрээд 8-7 хоног дараа нь Румыны шилдэг 100 дууны 1-р нэгэд чагсан байна. За эндээсээ дараа нь дэлхийд даяараа алдаршаад хэд орны рекордын одоо эвдээд шагсаалтыг хэрэгүүлсэн. За жил хүрэхгүй хугацаанд бараг 1 сая 3 борлог хүлэгдсэн байт юм билээ. За энэ дуугийн хөгжмийн хувьд болохоор Румыны попкорны хэд хэдэн дуу олон улсын хэмжээнд амжилтанд хүрсэн байт юм байна гэж явдаг гинэ. Тэгээ өргөн хүрээний хөдөлгөөний буюу нэг бүжгийн гэдгээр одоо илүү хүрсэн гэх юм уу. Энэ дуун дээр маш олон хүмүүс бүжгэлдэг байсан учраас төрөл жанрыг нь гол урсгал болоход түлхэц өгсөн гэж явдаг юм байна. За 2011 онд Румыны хөгжмийн шагналыг гардуулах хэсэл дээр Александра энэ Mr. Saxo Beat гэдэг дуугаа дуусан. Тэгээ хэд хэдэн шагнал хүртээд хэд хэдэн шагнал бас нэр дэвшсэн байт юм билээ. За мөн Румыны шилдэг жүжигчдийн шагналыг хүртсэн байдаг. Тэгээ 2011 онд болохоор MTV Euro Music Awards-ын шилдэг Европын одоо жүжигчин гэдэг шагнал бас нэр дэвшсэн байт юм байна. Ингээ 20 он болсон 11 он сард нь болохоор энэ Mr. Saxo Beat гэдэг дуу нь Spotify дээр 200 сая давсан цацалттай болоод энэ платформ дээрх Румыны уран бүтээлчдийн хамгийн олон удаа цацагдсан дуу болж тэргүүлж чадсан байт юм. Тэгэхээр энэ дуу дэлхийн нийтийг бол нэг хэсэг бол байлдан тоглосон. Клипийн бүр өөдтлээ үзсэн шүү дээ. Тэр ийм юу лээ юу цагтаа гарч ирэл тэгэл нөгөө шорон торогдсон нэг ахыг гарах гэдэг л болох гэдэг ч яа тэр зодоолж үлгүй лээ. Одоо шорон дэлг бахан хүүхнүүдийг байцаагаад хамт яагаад ч байгаа лээ нэг тиймэрхүүс гараад би чинь энэ ч удаа хэдэн онд гарсан дүү лээ. Юу 2010 онд гарсан10 байна. онд гэсэн тийм хаа би 10 жилийн турш байсан санагдаж байна. Тэр яг нэг юм байсан шүү дээ. Телевизэр нэг юм буланд зарггүй гэлтэй нэг буланд клип гардаг. Тэргээр л эний чинь хардаас баахан дуулаад даараа гэж дагаж дуулаад бүжиглээ. Би юмдлээ танд ирэхгүй. Баарны дуу байсан гэт. Би та болохоор яг баарн дотор нь сонсоод. Түүн болохоор 10 жил байсан болохоор гэртээ сонсоод бүжиглээ. Бас дүүрээгүй шүү дээ. Мөн бүр сайн мэдж байгаа хөө. За хамтран хэлчихэд танилцуулаад өргөжлүүлээ. Гэр бүлийн гишүүн бүрт Джеймсон брендийг. Тэгэхээр Монгол Имэмпкс концерн 1922 онд Канада улсын өвсөн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Джеймсон компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа. За энд нь юу гэдэг юм өндөр түнтэй омега 3 байна. Олон төрлийн витамин, пробиотик, магний, цайр, төмөр зэрэг эрдэс өдөс, замун уян мөчний глюкозамин, мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхан буюу үс, арьс, хумсны витамин зэрэг олон төрлийг одоо хэрэглэгчдэд сонголтыг санал болгоод ингэ явж байдаг.
тэгэхээр Джеймсон бүх бүтээгдэхүүний зах зээл дээр хамгийн аюулгүй, цэвэр, үр дүнтэй байлгахын тулд Канадынхаа стандартыг давж илүү шилдэгт хүрэх 360 фүр чанарын амлалтыг бас өгсөн байдаг. Ингэснээрээ үндсэн түүхийн эдээс эхлээд эмийн сангийн 50% хүртэлх бүтээгдэхүүний чанарын бүх өнцөг буюу 360 эмээс гарч чаддаг байна. Тэгээ нөгөө одоо жишээл өндөр тунтай омега 3 эрэгтэй эмэгтэй хүн зүрээс витамин, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, тэгээ үе мөчний глюкозамин, 4 төрлийн пробиотик гэдэг ер нь бол дотроо маш олон төрөлтэй юм байлээ. Тэгээ хамгийн нөгөө хэрэгжилж үзсэн гэхээр сүүлд нөө эрдсэн шинжилгээ өгөөд тэгээд юу лээ? Төмөр би ууж байгаа. Тийм би бас бэ бишээ. Дэ ууж байгаа санагдаад байгаа юм. Мэдгүй баах юм аваад тавьсан цаа. Яаж авах гэж тэгээ ширээн дээр л тавьсан. Тэгвэл энэ ч ерөөсө эрдсэн шинжилгээ өгөхгүй юу гэсэн. Нэг мэдсэн чи надад одоо баг юм тааж баг дэмээгүй болсон байна гэдэг. Дэмээ чимнэр тийм сураг байхгүй гэсэн. Харин тийм надад бас тийм би бас уугаалаа л да. Гэтэ ер нь бол монголчууд маань яалтчгүй айгу дутагдaltaй байд юм лээ. Дэгийн дутагдал. Тэгэхээр өөр бас маш олон төрлийн эрдсийн дутагдал их байд юм лээ. Гэтэ эрдсэн шинжилгээг өгч ямар тунгаар яаж уух вэ гэдгээ сайн асуухгүй бол ингээд нөгөө өмнө нь урдчлан сэргийлэх гэдэг уул нь уух нь зөв л дөө. Гэтэ нөгөө миний авах гэдэг хэмжээнд хүрж ийн үгүй гэдгийг мэддэггүй юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Би чинь аягүй удаан дээ уугаал гэсэн чинь хүүхдийн урдчлан сэргийлэх хэмжээгээр усаар агаад ямар ч хэрэггүйсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр лавлж асуугаад авмаар юм билээ. Тийм. Эднийг чинь дотроо олон төрөлтэй учраас баг нэг эрдсэн шинжилгээ өгөөд эднийхээс бүх төрлийн дээр одоо витаминууд авчиж болно гэсэн. Тийм. Гэр бүлийн гүшүүн бүрт буюу хүүхдэд тэ аавд нээжд нэрхтээ эмэгтэй бүх хүн зориулагдсан байдаг. За хамгийн гол нь Джеймсон брэнд болохоор ямар нэгэн найрлага бүтээгдэхүүний амтан дээр туршдаг юм лээ. Тэгээ ханган нийлүүлэгчдийн сонгохдоо сонгоо шалгаруулах үйл явцын нэг хэсэг нь тухайн компаниг өндөр чанарын стандарт хангаа тэр дундаа харгислалгүй бизнесийн үйл ажиллагааг хангаж байгаа хэсгийг заавал баталгаажуулж ингэж авдаг гэсэн үг. За тэгээ бүх түүхийд үйлдвэрлэгчдээс нөгөө хашил үүсгэгчдийн мэдээллийг цуглуулдаг гэсэн тий. Тэгэхээр ер нь бол энэ тал дээр ч их аягүй дажгүй давуу тал олонтой бүтээгдэхүүн юм байна л. Яг үнэ. За тэгээ Джеймсоны пробиотик битгэн болохоор капсул хэлбэртэй байдаг учраас бүдүүн гэцэнд хамгийн их тоотойгоор очиж чаддаг гэсэн. Тэгээд ашигтай бактери бүдүүн гэцэнд оршдог учраас хэрвээ нундаг юм уу шахмал хэлбэрээрээ байвал ходоодны хүчил ихэнх хэсэг нь задраад маш бага хэсэг нь бүдүүн гэсэгтэй буюу очих хэвээр газар очдог юм байна л да. Наан ер нь хэдүүлээ нилээ хасчихт юм байна тий. Тийм зүгээр ингээ замдаа ингээ далгуулчихдаг гэсэн үг байхгүй. Тийм байна. Ер нь бүрэн бүтэн ууй гэвэл эднийхээс авчвал зүгээр юм биш үү. За бүх химийн сангуудаар за хүргэлтээр авах бол City Pharma's цэгийн минээс захиалаад авах боломжтой. За утасны дугаар 1819 23 1819 29 23 замун сошиалыг нь болохоор Jameson Vitamins Mongolia гэдэг харгаар дэрнэ. Орохоор бүх витаминых нь мэдээлэл ингээ байж байдгийг ороод үзээрэй. Гэр бүлийн гишүүнбэрт Jameson брэнд хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. Цаантаа сонсогчдоо бүгдэнд баярлаа. Орой минь хүргэе. Мэдээлэл хүргэе тийм ээ. За ингээд аав нь бол оролцоод явж байсан. За 2010 онд гаргасан энэ дугаар бол олон улсын хэмжээнд нэрд гарсан. За энэ дууг болохоор анх Румын улсад амжилтанд хүрсэн гэж ярьж байсан шүү дээ. Одоо тэгээд ер нь бол цаашаашаа маш амжилттай ингээд явж байсан. За тэгсэн чинь Mr. Saxby-ийн дараа болохоор эсрэг Get Back гэдэг сингл гаргасан байна. Энийг сонсож үзээрэй. Давгүй билээ. 2011 оны сингл үлээ л дээ. За энэ нь болохоор өмнөх дуугаа бодвол яг баг зэргийн амжилтанд хүрсэн. Гэтэ Финлянд, Румынд шилдэг одоо 10-д орсон бол Европын бусад орнуудад шилдэг 20 багтаад ингээд ороод ирж байгаа. Тэгэхээр бас давгууд өгсөг. Тэгээ дуушны анхны студийн цомог бол Saxby Beats болохоор 2011 оны 8 дугаар сард нь гаргасан юм байлээ. За гэхдээ өөрийнхөө улстай бишээгүйс нь Японд болон Европт амжилттай байсан. Японд нэлээд алдартай юм бүсгүй лээ. Тийм. Яг энэ одоо нөгөө нэг юугаа цомгоо гаргаад ингээд явж байхад нь нөгөө нэг өмнөх продюсер болон тийм ээ энэ хоёрын хооронд маргаан нүгсэд хүчирхийл үйлцэх хэрэг нь 2013 оны 6 сард Румыны хэвлэл мэдээллийн хэрэгсээр маш өргөнд тархсан. За тэгээд шүүх хурал болж байгаа. Шүүхтэй ингээд шилжсэн гэсэн үг. За яагаад гэдгсэн чинь дуучин бүсгүй ингээд нэг амар зодуулсан зураг нэг байхгүй. Бүр ингээд хүүхний золтлон зодоо хийсэн. Тийм айхтар зодож нүдсэн юм бах та. Тийм. Бүр ингээд нүд мүдийн тест зохиоцсон тийм зураг хүргэн нилээ ингээд явсан. Тэгээд шарахтаа бүр имлэгт хүргэгдсэн юм байлээ. Тэгээд энэ одоо продюсер л гэж яриад та тий. Прод нэг хүний бие махбодод гэмтэл учруулсан, дээрээс нь халтлага үүдсэн, дээрэмд хийсэн хэрэгт буруутчихсан буюу мөнгөний өгөхгүйсэн шүү дээ. Ингээд буруутчихсан. За хөгжмийн яг энэ үрээ нөө хэсэг завсарлага авсан. Өөрөө ингээд зодуулсан сэтгэл санааны байдал ингээ хэцүүсэн учраас хэсэг завсарлага авч байгаа юм л да. Ингээд завсарлагын үеэр болохоор Германы Follow Your Instinct-тэй хамтлагтай хамтарсан Baby It's Ok гэдэг сингл 2013 оны 8 сард гаргасан юм билээ. За энэ Европт маш сайн амжилтыг үзүүлж чадсан. За хэсэг ингээ чимээг байж байгаа 2014 оны 4 сард болохоор Александра өөр эргэн ирэлтээ зарласан буюу Баярлаа гэдэг синглээ гаргасан юм билээ. Тэгэд хит хитэн ажиглагчд буюу шүүмжлэгчд энэ дууг өгөөжлээд хүлээж авсан гэр энэ бол уянгийн дуу байлээ л дээ. Энэ дуун тууны Продонда хийсэн
тэр хүчирхийлэлтэй холбоонд тайлбарласан байдаг. Одоо жоохон гомдонгууд ийм байгаа учраас энийг тайлбарласан байдаг. За тэгээ хоёр дахь цомог нь болохоор 2014 оны 8 сард нээлттэйсэн байдаг. За Японд мөн л амжилттайсэн буюу 21 чагсаад ингээ ороод ирж байгаа. За удалгүй мөн шинэ одоо продакшнтай гэрээ байгуулж Phonogram Records-тай шинэ дуугарчлалын гэрээ байгуулж чадсан байдаг. За ингээ 2015 оны 6 сард Александрагийн хувьд болохоор Румыны дуучин Инна, Порто Рикогийн Диди Янка нартай хамтран бүтээсэн Vivana цомгоо гаргасан байдаг. За энэ цомог нь буюу одоо сингл нь Румын, Аргентин, Итали зэрэг олон орнд шилдэг 60-д багтсан. За тэгээд бас цагаан алтаар баталгаажсан байт юм байлээ. Яг ингээд амжилттай байх үед нь Walt Disney тэр жилдээ Александрад хандсан байдаг. Хамтран ажилласан санал тавьсан нь болохоор Atlantis буюу Милогийн эргийн эрэлт гэдэг киноны Румыны хөлбөрт Ингрийн дуу оруулсан байт юм байна. Ингээ 3 дахь студийн цомгоо араас нь ингээ гаргасан буюу Алиста нь болохоор 2016 оны 3 сард гаргасан байдаг. За тэр жилийн сүүлээр болохоор Александрийн хувьд зөвхөн Японд үйлдвэрлэсэн Alista Expression нэртэй хувцас загварын анхны загвараас гаргасан байдаг. Тэгэхээр Японд руу илүү хандаж эхэлж байгаа юм байна. Уус зах зээл нь юу нь Японд байгаа. Тийшээ хандаад байгаа. Тэгэхээр тэгж бүр ингээд явж байгаад 2017 онд Японы Мико охин гэдэг киноны одоо кинонд зориулсан дуунд нь дуртай тоглоом гэдэг дууг зориулж бүр дуулсан байт юм билээ. За ингээд тус кино нь 2017 оны 10 сард болохоор Токиогийн 30 дахь олон улсын кинонууд мөвөр нээлттэй хийсэн. Тэгээд Александрийн хувьд жүжигчин болон багийнхаа хамтаар улаан явсны ясал дээр бас очиж оролцсон байдаг юм билээ. За 18 онд болохоор 4 дахь студийн цомгоо гаргасан байдаг. Тэгээ мөн Японд болохоор 119 ороод ирсэн буюу одоо жоох ингээ уналтанд орж ирж байгаа. Өмнө нь ингээ дээгүүр барь эзэлж исэн бол одоо жоохон доошлоо л ингээ яваад байгаа. За ингээ 19-ний 6 сард болохоор Америкийн нэгдсэн улсад хэдэн сар байсныхаа дараа болохоор I Think I Love It дуугаа гаргасан байдаг. За тэгээд энэ нь болохоор 2018 оноос хойш жил гаруй хугацаанд гоцлол уран бүтээлээр гаргасан анхны сингл гэж болсон буюу нэг хэсэг бас л ингээд уран бүтээлээс хөндөрсөн байсан. Уул нь ингээд хөгжмийнхээ карьерийг өргөжүүлэхийг хүсэжсэн ч гэсэндээ яг уучраа олж өгөхгүй яваад исэн юм шиг байна. За тэгээд дээрэс нь жүжигчнийхээ мэргэжлээс цаашдаа карьераа хөөх гээд ингээд явж исэн ч гэсэндээ өөрийнх нь нөгөө нэг шүүхийн асуудал байсан. За дээрэс нь аавынх нь эрүүл мэнд муудж эхэлсэн учраас Румында буцаад ингээд очихос аргагүй болсон байдаг. За очиод Universal Music Romanata болон Media Pro Music-тэй Пянзны гэрээнд гар үсгэж зурж чадсан байдаг. За энэ цомог нь болохоор Румынд амжилтанд хүрсэн буюу өөрийнхнийхээ оронд ингээд амжилтанд хүрч чадж байгаа. За 2020 оны 6 сард орон нутгийн Airplay гэдэг 100 чартад 12-т орж ингэж ирсэн буюу амжилтанд хүрч эхэлсэн. За 5 дахь студийн цомог болох Солонгыг болохоор сүүлд нь ингэж гаргасан байдаг. За 2012 онд Европын шагнал гардуулах ёслолын үеэр өгсөн нэг ярилцлагандаа болохоор төрлөх хотоосоо ер нь урам зориг авсан буюу олон үндэстэн байдаг юм байна л да одоо олон ясны үлгий гэж ярьдаг шиг. Энэ болохоор хөгжмийн карьерт маш их нөлөөсөн гэж ярьж байсан. Тэгээд уран бүтээлч болоход хамгийн нөлөөсөн уран бүтээлчдийн хин юм бэ гэхээр Michael Jackson байна, Madonna байна, Adele байна, Rihanna байна гэх мэтчлэн хүмүүсийг бас нэрлсэн байт юм билээ. Ингээ 2018 онд Stan Александрийн хувьд анхны 4 студийн цомгийг агуулгын талаар дэлгэрэнгүй тайлбарласан буюу энэ цомгуудын утга нь ямар учиртай юм бэ гэхэд цомог бүр миний эмэгтэй хүний амьдралын нэг үе шатыг төлөөлж байгаамаа. За Sexy Beat дээр би өсвөр насндаа төлөвшөх гээд явж байгаа тэрслүү охины талыг харуулсан байдаг. Харин хоёр дахь цомгоор болохоор би дууныхаа шүлгээр дамжуулаад үзэгчдийн өмнө дахиад өөрийгөө шинээр нээж чадсан байдаг. Харин дараагийнхаа цомгонд болохоор би өөрийнхөө дотор болоод байгаа зүйлийг хэлхийг ингээ хүсэж байсан. Дөрөв дэх цомог дээр болохоор өөрийгөө одоо хүртэл би хамгийн сайн эмэгтэй хүн байгаа гэдгийг харуулахыг хүссэн юм а гэжсэн. Тэгэхээр цомог болгоно нь өөр гэсэн утгыг агуулдаг юм билээ. За тэгэхээр Румыны хамгийн амжилттай хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн нэг зүй осор тооцогддог гэж хэлжсэн. Гэтэ юу юм бэлээ? Жохон дургуй өргөдөг шүүмжлүүлдэг асуудал юм ингээд гэсэн чинь олон нийтийг илт үдэ атгсан ч юм уу тиймэрхүү хувцалдаг гинэ. За би нэг ханиалгаад байгаа. Хөө за. За яаж үдэ хатгсан юм бол та? Яад ингээд гэсэн чинь хувцалтаас нь болдог гинэ. За ер нь тиймэрхүү задгаа зураг хуулдаг гэсэн үг. Тэгээ энээсээ болоод хэвлэлийн байнга анхаарланд оршигдчихдаг юм билээ л дээ. 2015 онд гаргасан IGG Mama гэдэг дууны клипэн дээр болон арын бүжигчд нь бүсгүүчүүд нэг юм бэлгийн ажил хийж байгаа юм шиг л тийм хит задгаал ойртол ингээл хөдөлж мөдөлсөн юм байна л да. Энээсээ болоод Румынд зарим дуугийн гарах нь хорсон. Клипэн тэрийн хитрхи задгаа байна гэж үзсэн байт юм байлээ. За тэгээ 2019 оны 12 сард болохоор Александра нүцгэн бүжиглж байгаа бичлэгээ сошиалд нийтэлсэн. Цахим ертөнцид тараасан. Тэгээд энэнийхээ дараа бол бичлэгээ устгаад уучлалт гуйсан л та. Тэгээд за би нэг андуураад ингээ оруулсан байна гэдэг нэлээ уучлалт гуйсан байт юм байна. За ер нь бэлгийн харилцаа энэ дээрээ бол маш нээлттэй харилцдаг. Бүхэл одоо
ир юм бүх хүмүүсийг сонирхдаг гэдгийг бол хэлтгэл юм билээ. Хамаагүй гэдгийг хэлж байсан. Нээлттэй гэдэг нь юу нэ тэр талаараа нуулгүй ярьжтэй бай. Тийм энэ дээр бол ямар ч хаалт байдгүй гэсэн. За нэг сонирхолтой баримт нь гэсэн чинь төрөлхийн нэг бүртөө төрсөн. Тийм. Нэг бүртөө төрсөн. Тэгээд карьерийнхаа яг их үед нь болохоор нэг хоолойны занглаа нас ингээ болох ойлоод хоолой имжлүүлжсэн байт юм билээ. Ер нь бурханд итгэдэг, өөрийн гэсэн шашны зарчимтай гэдгийг мэдээд өөрийгөө уламжлалт бус Христэд итгэгчээ гэж тодорхойлсон байдаг юм байна. За тэгээд байнгын нүүдэл суудал хийж ингээ амьдардаг. За дуужингийн хувьд болохоор 16 настайдаа Румыны жүжигчин, дуу бичлэгийн студийн зураач Дорин Попата нэг сарын турш романтик харилцаатай байсан ч гэсэндээ үнэн ч бос шалтгаантай харилцаатай байсан гэдгээр бол энэ хоёр харилцааг тассан байт юм байна. Дараа нь болохоор Valo You Trained зөөгчөр ажиллаж байсан шүү дээ. Нөгөө нэг өөрөө аав нөвдөө зөөгчөр ажиллаж байсан. Гэхдээ тэр зөөгчөр ажиллаж байсан газрынхаа баарны эзэнтэй бас холбогдож байсан юм байна. Богино хугацаанд харилцаатай байгаад байсан гэж ярьж байсан. За тэгээд Марсел Продан буюу одоо продюсер нь тийм ээ. Эсэргүүцсэн одоо шүүх хурлын үеэр болохоор тэр болон бусад хүмүүс түүнийг одоо тэр хоёрын хувьд арай өөр харилцаа байсан гэж яриа та. Тэгээд Александрыг хувьдлахаараа бид хоёр ямар нэгэн юм дотны харилцаа байгаагүй гэж үгүйсгэжсэн. Гэхдээ эцэстээ тэдний харилцааг зөвшөөрсөн буюу продюсертайгаа дотны харилцаатай байсан гэдэг нь тогтоогдсон. Тэгээд тэрнээсээ болоод зодож нүдчдэг байсан юм хаашаа ч юм. Тийм л хэд хувийн харилцаа нь ингэж орж ажиллаж явахгүй ингээд зодож юм одоо хийдэг байсан юм шиг байна. За 22 онд өгснэг ярьснаа тэрээр сэтгэл санаагаар маш их одоо ундаг болсон хямраад байгаа учраас энэ одоо бодлуудаасаа болоод хямарж байгаагаас болоод 2 удаа амиа орлохыг оролдож исэн гэдгийг мэдгдсэн байт юм байна. 2019-оос 19 оны 14-өөс 19 оны хооронд болохоор Александра Богдантай үргэлж байгаа. Тэгээ 20 оны 11 сарын байдлаар болохоор Богдантай одоо салцсан ингээ явж байгаа юм байна лээ. За тэгсэн чинь энэний араас би нэг хүнтэй гэрэлсээ ингээд шууд одоо зарлсан үргэж байгаа ч гэж байхгүй гэрэлсэн гэдээсэн элчээс нөгөө сүйт залуу Эммануэль гэж залуу байсан ч гэсэндээ 2021 оны 10 сард битээр гэлэхэ болцсон салж гинэ гэж бас зарлсан байт юм байна. Тэгээд салсныхаа дараа болохоор хөгжмийн продюсер Алекс Паркертэй хэсэг болцчихсон. Тэр хоёрын хувьд бол 5 сар болцсныхаас бол харилцаагаа дуусгасан. Одоогийн байдлаар ямар нэгэн нөхөр байхгүй хүүхэд байхгүй гэд амьдарч байгаа гэсэн үг. Ганц би юм биш үү те? Ганц би. Тэгээд сүүлийн зургуудын би сая инстаграмаар ороод харсан ч үнэхээр үзэсгэлэнтэй юм ихтэй байна те. Үсээ тайраад юм шаргал өнгөтэй. Тэг яг өмнө нь анх нөгөө Sexo Beat гэдэг клипэн дээр харж байснаас бараг нэг өөрчлөгдсөн юм байна. Ажиглах тийм. Тэгээ бид дууг нь л үзээд байсан нөхөр энэ бүсгүй ямар төрхтэй вэ гэдгийг анзаардаг бол юм билээ. Гэтэ клип нь үнэхээр сонирхолтой шийдэлтэй клипнүүд юм билээ. Тэг ороод нэг үзчихвэл тэгэд нэрэл тэр Румынийхны харж байгаа жоохон тийм задгаадуул онцлолтыг илүү их харуулт юм уу та. Одоо болохоор Wanna Dance гэдэг дуунд гарч байгаа юм шиг шүү дээ. Шинэ дуу бас уран бүтээл гаргаад. Ер нь бол уран бүтээл талдаа нэлээ идэвхтэй уран бүтээлээ тойрвж байгаа. Тийм ч өөрөд явж байгаа. Гэтэ нөгөө дандаа юм хөгжмийн химлэн, хөвчлэн бүжиглэх тийм үү зориултаа. Энийг болохоор ихэд тийм уянгийн дуулт юм л. Хоёр юм эрт ирсэн. Хэдүүлээд одоо Sexo Beat-ээс нь өөр бас дуунуудыг сонирхоод байна. Тийм сонсоод үзээрэй үнэхээр сонирхолтой юм. Хамгийн сайн танигдсан угаасаа л ер нь бол тэр дуул юм байна. Тэ олон улсад таниулж чадсан. Яг үнэ. За болоо дэмжээ ашигтай танилцуулаад үргэлжлүүлье. За тийм. Нэвтрүүлгийн дэмжээ ашигшаар Little Venice ихтэлгүүр. За Little Venice ихтэлгүүр 2025 оны 4 сарын 25-ны баасан гарагт Grand Opening том нээлттэй хийх гэж байгаатай холбогдуулан 10 талбай дээрээ орох хувцсны брэндүүдийг шалгаруулж байгаа юм билээ шүү. За Италийн Венец хотод байгаа мэт тансаг дэлгүүрт өөрийн бараа бүтээгдэхүүн брэндээ байршуулах хүсвэл Мишель Сити дээр очоорой. Холбогдох утасны дугаар 8888 45 95 99 55 33 99 55 33 гэсэн дугаарлал холбогдорой. За ингээ нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар хот доторх хот Мишель Ситигийн төсөл Little Venice дэмжээ ажиллаж байна. Баярлалаа. Баярлаа. За энэ орой болохоор ч одоо хийлаа мэдрээ. Бид нар ч нэг бас шинэ манай цэгийн ижүүл авс учраас нэмэлт нэвтрүүлгүүд бас хөтлөж байгаа. Тэгэхээр нэг жоохон ээдэрч мэдрээ таниаж байна тэр байх шүү тий. Бага шүү. Яавруулсан дараагийн алдартай л гоорцгой дараагийн алдартай маань Солонгосын алдарч жүжигчин Чубуа гэдэг жүжигчний тухай танилцуулахаар бэлдсэн. За танигдсан бүтээлүүд нь хайрын хим, погсуу эргэж ирсэн нь 9 сүүлтийн домг гэх мэтчлэн бүтээлүүд байдаг бахнэ. За түүний жинхэнэ нэрийг Чубу юу гэж нэрлэдэг. За тайзны нэр нь Чубуа ах нь 1991 оны 8 сард төрсэн энэ жил 33 настай залуу хүн жүжигчин. За онгоцны өвчлөгч болох юм мөрөөдөлтэй байсан гэж. Гэхдээ энэс нь өмнө эхлээд хар сууд гэдэг хүчнийхэн тухай танилцуулъя. За бага ухаасаа л хүрэн бор арьстай байсан гэнэ төрөлхийн цаанаас. Тэгээ ер нь ийм төрлийн гоё арьстай цөөхөн алдахнуудын нэг гэж хэлж болно. Аз ч гэсэндээ ер нь бол яг Япон, Солонгос, Монголд бол нэг яадаг юм бол ер нь цагаан арьстай эмэгтэй үзэсгэлэнтэй гэж тооцоод байдаг. Хятад бол тий. Солонгос ч гэсэн маш адилхан. Ямар сандал одоо Синдрелла гэл үнсгэлжин шиг болгоно гэх юм тариа маяг болчих тий. Бид нар л яг би бодоодсэн чинь нэр битчих жоохон бордуу шүү тий. Тийм ээ тий. Тэгэхээр баг ухаасаа их тийм хүрэн бор арьстай байсан учраас бусад хүмүүстэй харьцуулж гэсэн тийм онцгой харагддаг байсан гэх юм.
Тэгээд дээрээс нь л авах тийм дээрээс нэг хөөрхөн байсан учраас сургуулийн цайны газарт ингээд очиод хоол идлээ гэхэд цайны газрын эгч нар ингээд хачирнаас илүү хөгдөг гэсэн жиж өстө хөөрхөн охин шүү гэдэг тийм хөөрдөд өгдөг гэсэн. За тэгээ 10 жилээ Пансог гэдэг энэ ахлах сургуульд суралцж төгссөн. За тэгээ түүний хоч нь Пансог ахлах сургуулийн хар сувд гэдэг нэртэй байсан. Тэгэхээр тэр хэмжээр хөөрхөн охин байсан бахан. За тэгээ түүнтэй хамт суралцж байсан сурагчид хичээлийн эхний өдөр манай сургуульд үнэхээр хөөрхөн охин ирсэн. Тэрний энэ жүжигчин чулбоо байсан гэж ярьжсэн буюу ер нь 10 жилд хамт суралцж байсан нэг сургуулийн найзууд. За тэгээд одоо нэг хороо дүүрэгт амьдарч байсан хүмүүс ч гэдэг юм. 90 даруйн хүмүүс маш олон хүмүүс ингээд жүжигчин чулбоогийн тухай интернетэд сошиал бичсэн байдаг. Гэхдээ дийлэх нь дандаа л магтсан. Тэгээ багаасаа юм ааш тавьсан буюу ерөөсөө ааш цан хувраагүй яг л ийм хөрхөн хүүхдээр нэг л зангаараа байдаг олон аашгүй ийм жүжигчин юм байна. За дараагийн баримт нь багын мөрөөдлөөр орхисон байдаг. За бага ахын онгоцны үйлчлэгч болно гэж боддог байсан. За тиймээс Хансоо их сургуульд онгоцны үйлчлэгчээр суралцж эхэлсэн. За тэгтээ эхний курст ороод ер нь жүжигчин гэдэг мэргэжил илүү сонирхолтой юм байна гэд мөрөөдөл нь өөрчлөгдсөн. Тэгээ жүжигчин болохоор шийдээд сургуулаа хайцсан мэлээ. За тэгээ эцэг их нь охиныхоо огцом шийдрэг бол шууд эсэргүүцгүй ч одоо яагаад сургуулаа хайх гэдэг юм бэ? Цаашдаа яаж амьдрах гэдэг юм бэ? За гэвч бууж өгөөгүй. Энэ бол миний мөрөөдлөө гэд. За ингээд шуудхан шалралтанд орж эхэлсэн. Гэтэ тэгэл шууд жүжигчин болно гэж байх те тэгэл мэдээж унаж босох юмнууд бол байна л та. За ингээд энэ үед эцэг их нь охиндоо хандаг хэлсэн зүйл нь за чи хэрвээ их сургуультай жүжигчний ангид өөр одоо юу гэдэг юм саяны одоо гарсан сургуульч гэдэг юм уу те ямар нэгэн сургуульд жүжигчний ангид элсээд орчих юм бол одоо чиний мөрөөдлийг битэр дэмжиж гэж хэлсэн. Тэгээд их жоохон шадруу нөхөр юм уу бараг нэг жил ч хүрэхгүй дараагийн сургуульдаа буюу Сонгкюнган гэдэг их сургууль 2012 онд жүжигчний ангид тэнцээ орж суралцж чадсан. За тэгээд ихэнх хүмүүс түүнийг онгоцны үйлчлэгчээр өмнө нь ажиллаж агаад за тэгээд ажиллаа болоод жүжигчний карьераа хөөсөн гэж үздэг боловч үндэ бол тийм биш буюу суралцж агаад болцсон. Тэгэхээр яг онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан хугацаа бол байхгүй юм байна. Тийм ээ андуурдаг юм байна. Тийм андуурдаг гэсэн үг. За жүжигчний гараар нь орцгоё. За 2011 онд Чондамдуунд амьдардаг гэх драмад туслах дүр бүтээж жүжигчний гараа эхлүүлсэн. За тэгээ үүний дараа хит хит уран бүтээл тоглосон боловч жүжиглэлт ер нь жоохон муутай л гэж яригддаг гэсэн билээ уран бүтээл төрж байгаа. Яг нэг ихний жүжиглэлтүүд гэх юм одоо ихний уран бүтээл тоглож байхдаа гэх юм уу? Хит хитэн тийм бүтээл тоглоход нь. За тэгээ 2012-оос 2013 онд цацагдсан Хааны эмч гэдэг түүхэн драма байдаг. За энэ драма дээр хит задгаа байсан гэсэн шүүмжил бас өртөж исэн. Тэгээ түүхэн драма учраас нөгөө гэр бүлээрээ үздэг. Тэгээд жүжигчин бүсгүй ямар дүрээс мэ гэхээр одоо энэ цээж хэсгэрээ өвддөг гэх юм. Очоод тэрэн үзүүлэх гэж байгаа хүн ч бол цээжрээ шалтгаан л шүү дээ. Тэгээд тайлна шүү дээ. Тэгээд яг нөгөө түүхэн драма дээр ч одоо нөгөө ингээл яг үзэх гэж байгаа хэвтүүлсэн л үзэж байгаа юм л да. Тэгээд дээгүүр нь уг нь алчуур тавьсан маа. Тэгээд яг нөгөө үзэх гээд нэг жоохон сөхөгтөн мөөмн жоохон харагдсан юм байна. Тэгсэн тэрийг л хит задгаа байсан гэдэг ингээд шүүмжлээд байгаа. Би тэр бичлэгийг бүр хайж олж үзлээ л дээ киноныхаа хэсгээс. Тэгсэн чинь одоо юу гэдэг хөхний толгой гараач гэдэг юм бүтэн нүцгэн бол биш. Шууд ихний хэсгээс л шууд ингээл юутай байгаа. Алчуур дээр нэгэ тавьчихсан. Тэгээд үзхийн тулд тэр чинь сөхөн штэ. Тэгэхээр нөгөө хөхн ингээд нэг жоохон харагдаж байгаа юм л та. Тэгээд тэрийг тэрхээ задгаа байсан нэ тэргээ. Тэгээд кино зураг авалтын багийнхан лууч гэсэндээ үзэгчд бичсэн байдаг. Санал хүсэлт өгсөн гэсэн. Яаж байгаа юм бэ гэдэг. Тий хитрхээ задгаа байна ингээд өр хүүхдтэй гэр бүлэрээ үзэж байгаа ч одоо энэ ч арайч тий гэж. Гэхдээ кино зураг авалтын багийнхан буюу одоо кино алтнаас бол үгүй бид нар зохиолын дагуу явж байгаа одоо хэтрүүлэгтэй ч гэдэг юм уу гинт нэг хүүхэн шалдан гарч ирээд суугаал та миний цайд руу хатгаад гал нэг юм тийм орилж тийм бол байхгүй яг зохиолын дагуу тухайн үед түүхэн драма учраас те тухайн үед яг ямар байсан тэрэн шиг нь яг адилхан байдлаар л ингэж зураг авалтаар үргэлжсэн. Ерөөсөө ямар нэг асуудал байхгүй гэж тайлбарлсан байдаг. За тэгээ энэ драмнаас болоод нэг том асуудал үүснэ юу гэхээр дараа дараагийн уран бүтээл тоглоход ер нь жоох хэцүү болсон. Тий хүмүүс ч одоо сайн бас ухаж төнхгүй шүү дээ. Энэ хүмүүс одоо шалгалт нүцгэлээл ингээл кинонд тоглоод байт юм байна гэд бодцсон хүмүүс ч гэсэн байсан л баг. За ингээд нэг төрлийн одоо саад очсон гэсэн үг. За бүр тухайн үед дахиад одоо уран бүтээлтэй кино тоглож чадахгүй юм болоо да гэж айд сүртэл өөрт нь төрж исэн тухайга ярьсан байлээ. За тэгсэн чи энэ үед 250 хүнтэй өрсөлдөөд тэгээд 7 удаагийн шалралтанд оролцсны эцэст Сэргэлэн Янсун кино бүгдээрээ мэдэн шүү дээ. Тэр кинонд Китэгийн дүрийг бүтээсэн жүжигчин Чанхёгтой хамтраад Өрөөс гэдэг кинонд гол дүрийг бүтээж амжилттай тоглож чадсан байдаг. За тус бүтээлд жүжигчин Чулбоо багш болох нөө Чанхёгийн ардаас гүйж байгаа буюу нэг юм юу мэрчмтэй багшийнхаа өргөтгийг хүсэж байгаа сурагчийн дүр бүтээсэн. Тийм. Тэгээд үзүүл бас нэрээ айхтар өргөтчихжээ. Тийм үү? Тийм. Ингээд цамцаа тайлгаа багшаа та тайлмал гэх. Айгүй багшиг өст айгүй байдал оруулж байна. Юу кино байлаа. Тэгээд анхандаа бол зохиолыг нь хараад те ер нь нэмэх хэсэгтэй кино шүү дээ. Тэгэхээр тоглох хэрэг байна уу да гэж эргэлзсэн. Нөгөө талаараа за энэ киноны те бас чухал хэсгүүдийн нэг учраас
За ер нь зориулоод нэг тоолоод үзье гэж бодсон. За тэгсэн энэ бүтээл тоглосон ч зүг болсон буюу нээлттэй хийсний дараа гэхдээ их хүн бол үзээгүй. Гэхдээ нэг зүйл ашигтай байсан нь муу жүжигчтэй жүжиглэлт муутай гэж хүмүүсээс шүүмжлэл авч ирсэн бол эсрэгээрээ энэ кинонд маш сайн жүжиглэж чадсан. Тэгээд Чубуа жүжигч юм бол ер нь сайн жүжигч юм байна. Ер нь жүжиглөө жүжиглэждэг хүн юм байна гэд тэгээд олон түмний тэр нөгөө шүүмжлэлийг ингэж эргүүлж чадсан гэсэн үг тийм. Өөрийгөө харуулж чадсан юм шүү дээ. Тийм. За тэгээ нэгэн ярилцлагын үеэр өөрт нь чиглэсэн тэр жүжиглэж чаддгүй гэсэн шүүмжлээс болоод хэрхэн сэтгэл санаагаар унжсан тухайга ярьсан билээ л дээ. За би тэр үед их сандарч айжсан, сэтгэлийн шарах ч гэсэн их авсан. За тэгээ өнгөрсөн хугацаанд иргэн тойрны хүмүүсийн одоо түшиж тулаад үгүй яг вэ тэгэл бас амьдрал тэг урсдгаараа л урссан. Гэхдээ иймэрхүү асуудлыг бол би өөрөө л зохицуулах хэрэгтэй тиймээс илүү хичээх хэрэгтэй байна л гэж би тухайд бодож байсан гэж ярьцлаа өгсөн байлээ. За хамтрaalчаа танилцуулаад урагшлуулъя. Хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очир дагнсан био олгины нухшиг танилцуулъя. За тэгэхээр био брендийн илгэний нухш нь зүгийн балтай, цангас жимстэй, албина халуун чинчүүтэй, энгийн, ноо сонгонтой, амтад чинчүүтэй халуун ногоотой гэсэн бүхэлд нь 7 төрөлтэй байгаа. Та бүхэн супермаркет хүн нийтлбэр болон очир дагнас компани нэрийн бараа нийтлбэрээс худалдаа авах боломжтой байх нэ. За био брендийн илгэний нухшны үндсэн түүхий болох үхрийн илгэн өөх, тус багтай, тижээлэг, түргэн шингэдэг. За зэс төмрийн өндөр агуулмжтай, маш олон уураг амин хүчил агуулдаг. Тэгэхээр сахарын хэмжээг тогтворжуулах, за нойргүйдэл, цочрол, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээ үзүүлж мэдрэлийн системд эргээр нөлөөлдөг, витаминаар баялагд дархлаа дэмжинэ. За тэгээ сая дурдсанчлан маш олон төрөлтэй байдаг учраас хүн болгоны амтлах мэдрэх арай өөр үү шүү дээ, тий. Жишээлбэл аамигч бол нөгөө хэлээд байгаа шүү дээ. Халуун ноготой дуртай, тий. А би болохоор жоохон чихэрлэг амтан дуртай. Тэгэхээр зүгийн бол тохиорчж байгаа, тий. Нэг үр хүүхдүүдийн хувьд бол жимсэн дуртай бол цангис жимс ч гэдэг юм, тий. Олон төрлүүд юм байна. Одоо энэ тэгээ бүгд өөр өөр ингэсэн даваа талтай байгаа. Зүгэн балчуудаа зүрх судасны өвчлөл, тэмээ цус харавалт, зарим төрлийн хор тавдраг гэл ингээд маш олон зүйлд байна. За цангис жимс бол жишээ бөөр чесний замын олон төрлийн халдвараас хамгаалдаг байх нь, халуун чинжирч юм болохоор найрлагын төмөр, кали, магний гэх мэтчлэн ингээд ороод ирж байгаа гэсэн. Тэгэхээр та өөрийнхөө амтанд тулгуурлаад сонгоод авчих нь 7 төрөл байгаа шүү дээ. Тийм. Тэгээ элгэний хурц хамт байхгүй мэлээ. Тэгээд гадаадаас оруулж ирдэг элгэний нухш шиг л одоо санагддаг гэх юм. Тэгээ юу гэдэг гадаад найзуудаа бас амсуулахад айгүй тохиромжтой санагдсан шүү. Савлгааны их зүгээр. Тийм. Яг идчих хэмжээгээр идчихэл буцаагаад ингээд таглаад тавиад. За тэгээ хаанаас хан бэ гэхээр бүх сүлжээдэлгүүрүүдээс авах боломжтой. Яг байршлын хувьд Банзүрх дүүргийн 11 дугаар хоронд байрлаж байгаа хнэ. Холбоо тооцны дугаар 76 тэгтэг 75 30 90 30 75 30 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь очир дагнас гэдэг хараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очир дагнасын био олгины нухшуулаа. Баярлалаа. За бид Солонгосын жүжигчин Чубуагийн тухай ярьж байгаа. Тэгээд үргэлжлүүлцгээе. За гоо сайхны хаалгаанд орж байгаагүй гинэ. За тэгээд солонгосч юу н ямар ч алдартантай холбоотой нэг гоо сайхны хаалгаа гэсэн сенсац бол дагаж явдаг ч тийм. За тэгээд жүжигчин бүсгүй маань их олон үзэсгэлэнтэй алдартантай төстэй царайтай гэж яригддаг гэсэн гэнэ. Жишээлбэл одоо Сүвэ, Хан Несэр гэх мэтчлэн. Тэгэхээр бодвол ингээд дуурайгаа те хамар момроо өндөрцөгдөг ч юм уу. Би одоо Хан Несэр шиг сайхан хамартай бол ирүүтэй бол ингэ хагалгаа хэлгээд ийм болцсон юм шүү дээ гэж антифинууд нь түүний үзсэн. Тэгээд гоо сайхны хаалгаанд их орсон гэж яригдах болсон. Тэгээд сүүлдээ сэвгцээр бод энэ баг үнэн гэдэг шиг маш их хэмжээний юм шар мэдээлэл гарч ирсэн. За тэгсэн Чубуа жүжигчин маань маш одоо зөв шийдэл гаргасан буюу нэгэн телевизэн шоунд оролцох үеэр өөрийнхөө багын зургуудад дэлгэцэн гэнэ. Одоо багаасаа баг том болтой бүх зураг ингээд дэлгэцэн. Тэгээд тэр зурган дээр бол багын зураг нь яг одоогийн дүр төрхтэй яг адилхан байсан. Усны тусламж. Тийм байна, ямар ч ялгаа алга шүү. Тийм учраас нөгөө олон шүүмжлэдсэн антифинууд нь бол юу ч хэлж чадаагүй ам нь хаагдсан. Тэгээд нөгөө талаар антифинуудийнхээ ачаар бага наснаасаа эхлээд те том болох бүх зургуудаа дэлгээд тэгээд стожийн байглаараа төрөлхийн үзэсгэлэнтэй эмхтэй алдартан гоо сайхны хаалгаанд юусэн орж байгаагүй би мэсэрвж байгаагүй алдартуудын чагсаалтанд ингээд ордог ийм жүжигч. Хамар мамар нөхөр хөөх юм аа нүдмүд те. Тийм ээж нь их хөөрхөн бүсгүй юм билээ. Хүсэж байгаа вилла эн чинь тэр төрөлхийн л тийм юм байна шүү дээ. Тийм ямар нэгэн гоо сайхны хаалгаанд орж байгаа гэсэн. За гэр бүлийнхэн тухай танилцуулъя. За түүнийг төрөхдөө л амандаа алтан халбаа 100 дурцөө баян айлын өхөн гэж яригддаг байсан. Гэвч аав нь өөр гэсэн хувийн гэсэн шүдний эмнэлэгтэй шүдний эмчээр ажилладаг. Гэхдээ бүр тийм айхтар баян айлын өхөн бол биш гинэ. Боломжийн айлын өхт гэсэн. За тэгээ сэтгүүлчид жүжигчний ааваас ярьслага авахгүй ч олон удаа оролцсон ч аав нь ярьслага өгөхгүйсэн. Тэгэхээр сүүлдээ шүдээ үзүүлээ гэж худлаа хэлж ороод. Тэгээ ороо яг нь доторхыг харна шүү дээ. Солонгос алдартнуудын эцэг эхчүүд жишээлбэл цааны газар ажилладаг байлаа гэхэд хүүхдийнхээ зургийг ингээл хан дээгүүр битүү үлгөөл. Тэнийг өснөө одоо галерей шиг болгочонгуудаа тэргээрээ хүмүүс дээр ирэхээр нэг ашиг орлого болоод те. Тэгээд идэг бол жүжигчин мөсгөө аав нь юусэн ям ганц ч зураг хөргийг ингээ тавиагүй. Хин ч одоо Чубуагийн аав гэдгийг мдээгүй юм байна л да. Тэгээд сэтгүүлч
Сувилч үсгөөс асуусан маань сувилчаас нөгөө очиод үгүй энэ одоо жүжигчин чубааг аав нь муу юм уу гэдээ асуусан чи үгүй аав нь бол мөн гэхдээ өөрийгөө заавал одоо жүжигчин чубаагийн аав гэж мэддэгдүүлэхийг эмч бол хүсдэггүй. Тэгээд баг энэ ойр хавийн те тэр имлэг байгаа ойр хавийн айлууд хүртэл мэддэггүй. Зүгээр л тавь имлэг амьдрмаар явж тий. Тэгээ ааваас нь бас дараа нь асуусан юм байхгүй та ингээд тий яагаад энэ талаар ингээд ярьдгүй юм бэ гэсэн чинь би охиныхоо алдартны одоо тий амьдрал тэр замналтанд бол ингээд оролцох хүсэхгүй байна. Би тэр бол тэр шүү дээ гэж хэлсэн байдаг. За тэгээ жүжигчин бүсгүй багаасаа эцээхийн хайранд өссөн. Тэгээ одоо ч гэртээ очихоор аавтайгаа хамт унтаа баригээд хацар дээр үнсдэг ийм хөөрхөн охин нах нь. За тэгээ аавда маш хайртай. Ээж нь ч бас тун үзэсгэлэнтэй бүсгүй буюу. Яг л ээж юм шүү. Тий баахан зургийг харуулсан чинь ээж нь бол яг тий өөртөө маш ижил харагдчихлаа. Харин тий. Яг ээж нь одоо ингээд нялх байхын ажууд нь биш тий. Тэгэл ээж л харагдчих шүү дээ. Тийм. За дараагийн баримт нь нүдэрээ хараагаад явчихдаг гинэ. Нүдэрээ хүмүүсийг харна гэсэн. Бид нар амаараа хараадаг шүү дээ тий. Хэрүүл уруулах юм бол жүжигчин бүсгүй хувьд л ерөөс тийм байхгүй. Сайхан гоё ааш сантай хүн байгаа шүү дээ. Нүдэрээ хараа тий. Чи бас арай өөр сурмаар юм биш үү надад. Тий өөр төвшөнд очсон байж хараалч. За Солонгосын хоолны салбарыг атгадаг тоогооч бизнесмен Пэг Жун гэж хүн байдаг. За энэ хүн бол баг нэг Солонгосын ланч бокс гэдэг шүү тий. Тэр мөрний дээр хүртэл зураг нь байждаг байхгүй. Баг гудамж хоолтой холбоотой бүх юм дээр энэ хүний зураг хөрөг байдаг. За энэ алдартай энэ хоол мол судалдаг Пэг Жун гэдэг хүн маань гудамжны хоолны газар гэдэг нэртэй юм телевиз шоу гэрсэн. За энэ нэвтрүүлэлт жүжигчин чубаа хамтран хөтлөгчөөр оролцсон. За ингээд янз бүрийн цайны газруудыг дүгнж байгаа гудамжны хоолны газруудыг жишээлбэл энэ тий амттай амтгүйгээс гадна тий ариун цэврийн шаардлага хангаж яах нь үнэхээр тэр яг хоол хийх тийм туршлагатай хүн хийгээд нүү зүгээр гудамжаар өвчс нэг нөхөр ирээд бараг хоол хийгээд нүү гэдэг шиг тий маш нарийн ингэж хардаг. За энэ нэвтрүүлэгт оролцох үеэр жүжигчин бүсгүй хувьд ерөөс ингээд сэтгэл хөдлөлөө нууж чаддгүй юм гэлтэй. Дургу бол ингээд царайн дээр нийлгэж. Хүн амаараа заавал хилээд их шаардлагагүй. Ингээд яг царайн дээр дургуул тэгээ тэр нэг ингээд мэддэгчдэг учраас үзэгчид ямар сайндаа ингээд зайлуул энэ маань ингээд нүдэрээ харгаа явчихдаг даа гэх тээ. Царайг нь хараад царайн жоохон сонир болоод за энэ ч юу жоохон онцгой хоолны газар л ороо авчлаа даа гэж мэддэгдэг болсон. За тэгээ мэдээж дажгүй гой цайны газарт орох юм бол нүдэн гэрэлтэй л явчихна гэсэн үг ч тээ. Тийм байна. Шууд мэдэгддэг юм. Тэгээ ээжээс үлдээ бодсон магадгүй одоо миний охины дажгүй хоолны газар оруулсан. Тэгвэл энэ царай мараа бүр нэг харадлах гिचэн царайлцсан лээ суугааддаг тээ. Ланцаага мэддэгдээд байдаг. Энэ жууган жүжигчин бүсгүй байгаа даа шүү дээ. Тэгээ сүүлдээ царайн дээр нь тийм онцгойг тэр нь илэрчдэг байсан болоод ч тэр Пэг Жун гэдэг энэ хүн маань амтгүй хоолны газар орохоор үгүй чи хамсаад үз гэсээр аваад тэгээд үзэгчид юу энэ чубаа жүжигчнийг хоол амсаж байгаа юм бол за одоо яг амтгүй хоол идж байгаа юм байна да гэдэг ингээд спойлер даа тийм мэдчихдэг болсон юм байлаа. За тэгээ зайлвал дандаа амтгүй хоол идээд хар сүлд бас гомдлсон баг. Би одоо дандаа ингээм амтгүй хоол идэнэ. Амттай хоол молдор идмээр байна л гэсэн. Тэгээд амттай хоолны газруудад орчихсон. Оролдог болсон. За тэгээ ямар тач туус нэвтрүүлэгт 1 жил оролцсон. Эцэс жүжигчний карьераа хөөхөр шидэд нэвтрүүлэгсээ гарсан. Тэгээ би бас яг энэ жүжигчнтэй айгу адилхан санагц. Би бас ингээд амаа татчихдаг. Би өөр ямар ч хэрүүл урал дээр мэлэхгүй мөртлөө царайгаа татчих чадахгүйсэн. Нэг аль намайг дандаа татчих чадсан. На царайгаа чи хэлдэнгүүд би тэнд нэг гачин царайлсан сууждаг. Тэгэхээр яг тэрний талаар айгу төстэй юм санагцсан. За хайр дурлал руу орцгоо тийм. 2014 онд цацагдсан Усын тагны хэмээх бүтээлд хамтран тоглож танилцсан жүжигчин Унжуу Антай найзалж эхэлсэн. Эхэндээ бол найзууд байжгаад дараа нь үерхэж эхэлсэн. Тэгээд өөрөөс нь 8 насаар ах юм хүн юм байлаа. Одоо 41-т байсан баха. За тэгсэн уг жүжигчин залуу нэгэн нэвтрүүлгийн үеэр бэлгийн амьдралын тухай ярьсан юм байна. За тэр нэг үерхэж эхэлснээс хойш гэдэг шиг вэ энэ хүн ч удаа гэдэг ярьсан. Юуны тухай ярьсан бэ гэхээр за бэлгийн харилцаанд орохдоо хэр удаан урддаг вэ гэх. Нэмэлт төрлийн нэвтрүүлэг юм байл та угаасаа. Тэгсэн чинь би бол 20 минутаа гэж энэ найз залуу нэгэд ярьсан чинь дараа нь энэ хүн чи ер нь 20 минут л одоо нэг харилцаанд орохдоо тэг үргэлжилдэг юм байна ч гэдэм. Тийм байдлаар ингээ яригадад явцсан. Ганц сенсац нь энэ юм байлээ. За тэгээ ямар тач тэр үед тэд үерхэж эхэлсний дараа жүжигчин залуу найз хүнхээ зураг болгон дээр л баг ингээ хайртай шүү гэж бичдэг юм. Баахан ялуу үгс бичдэг байсан байлээ. Баг пост болгон дээр л хамгийн түрүүнд лайк дараал ингээ сэтгэлждэг байсан. Тэгээ өөрийнхөө сошиал хаяг ч гэсэндээ найз сүнхээ зургийг оруулдаг байсан. За тэгээ сүүлдээ харилцаанд хүндэрсэн юм нэг нэгэ талаар нэг дурсгаа болоод ярихаа болцсон. Сүүлдээ бас нэг найз залуу ч гэсэн жүжигчин чубаатай хамт ахуулсан зураг хөргө оруулдаг гэсэн сошиал хаяг устгацсан юм байлаа. Тэгээ аль биесээр салсан гэдэг нь мэдэгдээд хоёр талын энтертаймтаас нь салсныг зарласан. Гэхдээ салсан шалтгааныг нь бол дуртаагүй. Нийт бол 2 жил үерхсэн юм да. Тэгээ салсан байлаа. За 2024 оны 8 сард хурмаа хийсэн. Одоо аль хэдийн ихнэр болчихсон энэ хүн баах нь тухайн үед 8 сард хурмаа хийсэн биш хурмаа хийх гэж мэдэгдсэн шүү. Аль биесээр мэдэгдэл хийгээ. За ингээд тухайн оныхоо 10 сард хаалттай байдлаар хурмаа хийсэн. За нөхөр нь алдартан бус сэтгэл зүйч залуутыг ирсэн байлаа. За тэгээ ямар тач нэлээд удаан хугацаанд үерхсний эцэст гэр бүл болсон гэсэн. Тэгээд нөхрийнхээ талаар зураг хөрөг насны зүрхүүний тэр нарийн мэдээлэл юусэн байхгүй л.
нууцсан байна те. Тийм. За одоо ингээ сайхан үдээ суугаад аз жаргалтай амьдарч байгаа бах. Нэг карьер нь бол тэгээ тэр хэмжээгээр мундаг ийм жүжигч махна. Сэтгэл зүйч гэсэн чинь сэтгэл зүйч салаатаа суухаар ямар байдаг болоо хямарч мэмрэхгүй энийг бодол ямар ч юм уу. Хараа чи тайвшир. Одоо чиний сэтгэл чинь Жохон хэцүү байна. Нануудаараа бити хараагаад дахиад ингээд игэдэг юм болоо. тэрэ бити хараагаад тэгээд Тий мэддэгдээд явж тийм шүү. Тэний сэтгэл санаа үнэхээр хэцүү байна. Би тайвшруулъя гэж ярилцаа явж тийм болоо яа тийм бол. Тэгээ бүсгүүчүүд бол сэтгэл зүйч залуучуудад бас нэлээд татагддаг. Би сүүл нэг тийм судалгаа үзсэн юм аа. Ярианы чадвар их сайтай нөхдүүд байдаг гэж. Тэгэл байлгүй чи үнтэй ярилцаж ойлгож байгаа шүү. Тэгээ явчихсан байсан. Тэгээд нөө чихэн дээр бас цэцэг ургуулгатай сайн байдаг. Тэгээд одоо сэтгэл зүйч нар маань уурлах бүгдийн нэлээгүй шүү. Солонгос судалгаа гарсан шүү. За баярлалаа энэ нэвтрүүлэн өндөрлөл студид хөтлөгч Чанцаа хамын найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүрд Джеймсон брэнд мөн хайртай хүмүүстэй хамгийн сайн нэг очир дагнсан биологийн тухшаалаа. Үргэлжлүүлэн амар цаг нэвтрүүлгийн үйл аван сонсорой. Түр баяртай баярлалаа. Баярлалаа.